Уухай подкаст. Нийгмийн өөрчлөх залуусын хөдөлгөөн. За сайн байцгаана уу? Уухай подкастын 10 дахь дугаар эхлэхэд бэлэн боллоо. За өнөөдрийн дугаар бол битүүний дугаар байгаа. Тэгэхээр манайхан сайхан битүүрхэж байгаа хаа гэд найдаж чинь. Тэгээд манай хоёр зочноо танилцуулъя. За манай төвний арт түмний хүү Идрод хүрэлцээрсэн байна. За сайн уу Идрээ? Зүс. За манай хөгжлийн эдийн засагч гэр хороол судлаач Дүлгөө маань хүрэлцээрсэн. Харвард Дүлгөө. Мистер Харвард Дүлгөө. Харвардын хуулах програм төгсөөгүй шүү. Яг өрөг бүр 2-3 жилийн тий. Хүнд програм төгссөн тий. Тий. Нэрээ тийм шүү. Тэгэхээр буруу ойлгохтой шүү. Нэг жилийн Харвард хуулах Харвард тий. Хуулах Харвард биш ээ. Манай. За би бинэ яах гэж ингэчихэд юм тий манай. За сайн уу Дүлгөө нөө. За та бүхэнд энэ өрөө мэндийг хүргэе. За ингээд за хулган жил гарахын өмнөхөн дугаар учраас за цагаан сар эхлэж байгаа учраас бас нэг бол Монгол нэг ёс уламжлээдэг. За сар шинэ бол бэлэг өгдөг. Подкастын зочинд бэлэг. Битүүнд хоолол өгдөн штэ. За сайхан Монгол ууцгүй л байх юм да. Ёс уламжлээдэг тэр бол одоо шинэ жилээ бол өөдрөгөөр гэгээлгээр тэрүүл уруулгүй гэрэн цэвэрхэн ширээ дөрөн хоолтой өгдөг. Коггүй. За тийм утгаараа өнөөдөр өөдрөг Монгол нэртэй подкаст эхлүүлэх гэж байгаа. Тэгэхээр өнөөдөр бол зөвхөн өөдрөгийн ярих болно. Манайхан бэлнэ. Хорой. За одоо яг хаа тэгээд мэдээж нийгэм маань янз бүрийн асуудал байдаг. Гэхдээ юм болгон саарл бараанаар ер нь хардаг. За сошиалч ер нь бол Facebook ялангуяа ингээл дандаа л нэг ороод гутраал гардаг нэг тийм зүйлүүд байгаад байгаа шүү нэ. Гэхдээ хорвоогоороос монголоор дүүрэн бас сайхан гэгээлэг зүйлүүд байна. Тэдний нэг нь бол манай Идрэг ихлүүлсэн одоо явж байгаа stand up comedy бол та сайхан залуучуудаа баясгаал 7 хоногт одоо ер нь бол өдөр болгон шахуу тэ UB comedy тэгээ comedy lab хоёр чинь өдөр болгон шахуу яваад байгаа тэ. Зөвхөн одоо амьд дээрч биш сошиалор бол одоо байнга л явж байгаа. Нэг сайхан байгаа. Нэг шинэ урлагийн төрөл жанр Монгол ихлүүлсэн байгаа. За эдрээс өөр санасах юм байна. За найсан сая Бата Содо гэд 3 комедиан дээрс нэмэх нь 3 зураглаачийн багтай хамт Америкийн 5 хотоор 10 өдрийн дотор 7 шоу зохион байгууллаа. Сайн биш. Нэлийн завгүй явлаа. 2 өдөр тутамд нислээ. Америкт байгаа монголчуудаа зориулж комедигийн цинхратга мэрч ирлээ. За тийм л аян замын сантай байна да. Ямар хотуудаар оров? За Америкийн монголчууд хамгийн их төвлөрсөн үндсэн 5 том хотоор орлоо. Вашингтон DC, Чикаго, Сиэтл, Сан Франциско, LA гэдэг ийм 5 хотоор ер нь бол харах юм бол газрын зураг дээр тах хэлбэрийн аяллыг Америкийн нэгдсэн улсаар тагс тойроод ирлээ. За тэгээ урлагийн хүн чинь монголчууд нэг байдгүй. Баруун зүүн эрэг хойд мужуудаар явлаа. Тэгээ урлагийн хүн чинь хэцүү тэгээд нөгөө олон хоногоор те замдаа урлагийн амьдрал чанга. Сүртэй урлагийн хүн. Урлагийн бид чинь. Гэтэ яг хашинж байгаа гэсэн тэгэл үнэхээр одоо урлагийн хүн бол яхаа. Тэгэл хот болгон дээр цоглог байхыг хичээлээ. 2 хоноо л ороо солихын, 2 хоноо л нисхийн. Өөр юугаас солио. Яг юм солихын. Хоол унд солигдохын. Аргагүй. Аргагүй. Хэцүү. DC-д бол монголчуудээс их үйд штэ. Дэлгүүрт явж чинь хажууд чинь ингээл хүмүүс монголоор ирсэн явж байдаг. Гадаа бол тэгэл Мишелэ гэртээ ороо гэдэг чинь газар штэ ер нь бол. Нэг үе бодоход бас нөгөө гадаад амьдарч байгаа монголчууд ч бас биенээсээ зогтдог гэсэн чинь харин гарцангуй гайг болсон юм шиг л да. Бас нэг монголчууд бие нэгэ ходрох нь багассан юм шиг байна. Тэндээ амьдрал нь тогтноод ирэхлээрээ бас нэг монголоо гэж одоо монголоо санаад нэг монгол хүний хайгаад эхэлт юм шиг. Тийм дээрүүд монголчууд бол ингээл байран чопротлол бие нэгэ хулхтлаа энэ төр гэж сонсогдвол тийм байхгүй харин ч өстой монгол хүмүүс биеиндээ тусалдаг. Монгол хүмүүс бизнес эрхлэгчид, татвар төлөгчид, ажил олгогчид левел рүүгээ орсон байна. Монголчууд маань ерөнхийдөө хөлөө олцсон байна. Гайгүй ажилтай тий. Би бас нэг муу юм ерөөс сонссонгүй сая ингээд тойроод явж байхад. Тэр бас нэг өөдрөг сайхан зүйл ээ шүү. Тийм нөгөө сонсогдож чинь да. Гадаад байгаа монголчууд маань бас нэгдээд бас хамтраад бас нөгөө нэг бас тийм том байгууллага байгуулсан байдаг шүү дээ. Монгол руугаа ном явуулаад гэх юм, маск явуулаад гэх юм. Тийм л юм сонсогдсон юм шүү. Бас нэг гоё өөдрөг зүйл бол гадаад амьдарч байгаа монголчууд маань бас
зөвхөн дэндээ амьдраад ингээд болоод байгаа юм биш. Бас Монголынхаа эдийн засагт хөгжилд бас маш том хувь нэмэр оруулж байгаа. Том. Зөвхөн мөнгөн гуйлагаар жилд нэг 500 сая доллар явуулдаг тоо идэг Дэлхийн банкны тоо шүү энэ чинь. Тэгээ чинь зөвхөн би бол наадах чинь зөвхөн Европын монголчууд л гэж сонсч ирсэн. Наад тоогийн чинь. За яг албанаас за мэд бүр тэгвэл сайхан л үст те. Чи нөгөө зөвхөн мөнгөн гуйлах штэ. Бас нөгөө гэр бүлийнхэндээ дүүнэртээ нэг iPhone явуулдаг бас ах эгчнэр байгаа штэ те. Фүүз явуулдаг. Тий, фүүз явуулдаг. Хувцас хонор Jordan мордны явуулдаг те. Тэр бүгдийг нийлвэл баг тэрбум гэд хэлээ гэж байна. Их том болсон. Монголын эдийн засгийн баг 10% нь олох гэдэг байгаа байхгүй. 10% өгнө шүү. Манай GDP чинь 13 тэрбум байдیں۔ 19 онд гарсан юм билээ. Доллараар. Тий, доллараар тий. Тэгэхээр чинь маш том хувь нэмэр оруулж байгаа. Манайхан бас муугар яриад байдаг тал байдаг. Гэтэ бол тий маш том хувь нэмэр оруулж байгаа. За ойр дүлгөөнөр юу байна да? За хоёрд судалгаан дээр л их сууж байна да. Гэгээлгэл юм ярив тий. Судалгаа чинь тэгээ гэгээлгчтэй өгшөө. За. Тийм дандаа муу юм судлахгүй шүү дээ. Бас гэгээлэг юм судлаа. Харахаар дандаа гэр оруулалтын айлын хорт утаа мутаа хэмжээл тиймэрхүү юм хийгээ явуулах шиг үлээ тий. Тийм. Яг хоо сая гэр оролдлоороос нэлээд явлаа л да. Ялангуяа сонгой хайрхан дүүргийн 1 2 22 5 6 гээд. Тэгээд юу хийгээ яваад байгаа юм бэ гэхээр энэ шахмал түлштэй холбоотойгоор гарч байгаа асуудлуудыг яаж бууруулах юм. Одоо бол орон сууцнд байгаа хүмүүс бол их баяртай байгаа шүү дээ. За утаа буурчжээ гэх. Тоо статистик харахаар ч гэсэн тодорхой хэмжээгээр бол буурсан байгаа. Гэр оролт яг энэ шахмал түлшийг түлж байгаа. Тэгээд өөрөө энгийн зүхтэй хүмүүс болохоор дотор агаарынх нь одоо нэгсэндээ гэр доторх агаарынх нь бохирдол тодорхой хэмжээгээр нэмэгдэж байгаа. Тийм ч болоод сая хэсэг хүмүүс бол угаартсан, тэгээ нас барсан тохиолдлууд гарсан. Одоо гэр оролтлоор явж байгаа нь юу вэ гэхээр энэ түлшийг яаж сайжруулах вэ? Нэгсэндээ яаж хүний аминд эрсдэлгүй, эрүүл мэндэд эрсдэлгүй болгох вэ? Тэр талаар л судалгаа хийгээл хүмүүстэй хамтарч ажиллаж байна. Ер нь бол тийм сонтой шүү дээ. Энэ үйл бас мэдээж утаа буурснаас сайхан өдрөг мэдээ те. Энэ намын ч юм уу энэ дургүй байсан хүмүүс ч гэсэн одоо хүлэн зөвшөөрөхсээр аргагүй. Энэ бол зөрөгтэй шийдвэр байсан те. Тэгэхээр бас мэдээж бол хөндрөлүүд байгаачсан энэ үйл бол утааг бол нэлээд буурсан бол нүдэрч хамраараач одоо биеэрч одоо мэдэрч байгаа. Тийм ээ. Тийм. Яг энэ өвлийнх шиг дахиад тодорхой хуваар бууруулыг үл судалгаа шинжилгээгүйгээр бууруулах боломжгүй. Яг энэ хэлбэрээр орвол нэг дээрх хэмгүүл орно гэсэн үг юм. Тэгэхээр энэ түлшийг нь яаж сайжруулах вэ? Зуухыг нь яаж сайжруулах вэ гэдгийг дээр анхаарах юм бол дахиад биднэрт бол энэ агаарын бохирдлыг бууруулах боломж болцоо байна л гэж харж байгаа 20 онд. Тэгээ манай эдрич одоо юм л болохлээр бүр одоо хаяа бүр лайкч дарахаас дуруу өрмээр дандаа өөдрөгмж иргэдэг. Одоо ирээдүйн амжилтанд хүрэхэд бол ийм 10 чанартай байх хэрэгтэй. Ийм одоо скил сурж иж одоо чи ирээдүйн амжилтанд хүрнэ гэдэг. Тэр зайр загнуулсан 30 өргөн биз сургаал байлаа. Загнуулсан одоо чи нэрээ нас зайхан нас үдэр одоо өглөөний нас үдэр яриад явах. За юм бид чи. Одоо яхарахгүй манай сошиал орчинд бол гэгээлэг те өөдрөг мэдээнүүд бол утгадаг учраас эдгэрийн зүйл бас ходон байдаг учраас хүмүүсийн бас байн өртдөг гэж магадгүй тийм ээ. Залуучууд харахад бас миний зүгээр боддогоор залуучуудын юу нэ хэлний чадвар айгүй үлэмж сайжирсан юм шиг. Миний үед одоо би ч одоо 90-ад онд ер нь бол гуруулаад 90-ад онд 10 жил хийсэн үедээ харьцуулахад бол те хэлний чадвар сайжирсан санагддаг. Чамд ямар санагдаж байна эдрээ? Миний бодлоор одоо нэг 5 дугаар ангиас доош байгаа хүүхдүүд бол ерөөсө 2 хэлтэй өсөж штэ шууд. Одоо манай дүүгийн хүүхд мөхтөхэд бол одоо 3 настай юм. Шууд 2 хэлээр чөлөөтэй ярьж байна. За. Excuse me, like, could you please go to your living room? Like, we need to talk. Гинг шууд явж шít. Окей, яваад үчтэй. Энэ бас baby TV-гийн generation те. Тэгэл зүгээр англиар ярих чөлөөтэй явж байна. За. Яг хуу завсрын үе бол байна л да ялтч утсан те. Одоо жишээнээс нэг одоо их сургуульд байгаа хүүхдүүд бол нэг юм хагас сухсан англи хэлтэй те. Тийм, үе үеэрээ л ах шиг байна. Тийм. Гэхдээ ирээдүйд бол монголчууд ер нь масаар англи хэлтэй болж байгаа нь бол үнэн шүү дээ. Тийм байна уу? Яхахгүй нөгөө чиний үеийн хэцүү байна бро. За манай үеийн яатсан гинэ. Сургалтын төвд яваад хэцүү байна. Сургалтын төвд би бол үннийг хэлж байгаа. За. Сургалтын төвд Монголд бол 2 сар яв. Тэгээ хурдан гадагшаа явал гэдэг зөвлөгөө өгч байгаа. Нөхцөл байдлаар очиад. Тий. Бодит байдал. Гадаад очиод томхон шангаар хутгаж ав. Монголд бол чи шангаал томруулна.
шангаал томруулна. Гадаад очиод шингээж авах чадвараа нэмхийн тулд Монголдо дор хаяж 2 сар сургалтын төвд яваад нэг дөрмийн суурьтай нэг эдийн засгийн эргэлтэнд оруулах үсний карманы 1000 үгтэй болчоод яв гэж байгаа. Тийм л зөвлөгөө өгч байна. Бас арцсангуус Монголын орчинд бас нэг хилээс өөрсдийн буруу биш шүү. Ялчгүй нийгмийнхэн л байдал нь тийм. Тийм ээ дээ. Суурь нь бидний үеийнхний суурь нь муу байна уу? Аль эсвэл нас тодорхой хэмжээгээр яваад залууч гэсэн тий залууч гэсэн чи одоо ингээл хүүхд таяр ч хоёр хүүхд төстэй баг штэ хоёр дарлуулчих юм чи яах юм бэ тийм үстэй ядарч штэ эцэс тэгээ гэртээ очиод энерги байхгүй гэртээ очиод 5 цаг суух боломж байхгүй юм чи яах тийм үстэй тэгэл яалтчгүй хамар дээр нь ингээл гэр бүлийн санхүү нэрсэн тийм үе чинь хэцүү штэ гэтээ тэгэл хамт хүүхдүүдтэйгээ baby TV үзсээрээ галууд сайж юм байна тий One apple, two apple тэгэл тэр чи хичнээн эдийн засгийн эргэлтэнд оруулсан ч гэсэн нэг 4-5 апплаас хэтрэхгүй л ахал таа. Бас нэг цагаа уу яваад тэгээд нөх хил сурна гэдэг чинь өөр айгүйх энерги шаарддаг зүйл. Үнд цаг үйж болно. Гэхдээ энерги байх нь бас чухал байхгүй юу? Аль аль нь үйж. Тийм чамд ингээл орой ажлыг чинь дараад 3 цаг чөлөөтэй гарч байгаа хэдий чи ажилдаа бүх энергиэс оруулсан байхад бас хэцүү байхгүй. Сэтгэлийн энергийг яриад байгаа шүү дээ. Биений одоо физикал тэгэхээр бол бас мэдээж ингээд 30 гарцсан залуучуудыг бас буруутгах бас айгүй хэцүү. Яалчгүй ингээл хоёр хүүхэд нуран дээр өөрж явж байгаа хариуцлагатай. Гэтэ амьдрал гоё шүү дээ. Өнөөдөр өөдрөг юм ярина гэсэн манай. Тийм хүнд сэдвээр ороо. Тэгтээ бол би хэлээд байгаа шүү дээ. Өөдрөг эцгүүд гадагшаа яаж иж байгаад нэг хэдэн сар явчихаа. Монголдоо суурь айтайгаа 2 сар тавьчихаа. Тийм л юм ярьж байгаа. Одоо нөгөө цагаан сар болох гэж байгаа юм чинь за яаж тэмдэглэж чинь даа манай. Гэр бүлэрээ тэмдэглэх гэдэг ерөнхийлөгч байгаа өрөөгээд авах гэж байна. Өрөөгээд авна да. Тэгэл гэр гэртээ жоохон цомхон юм шүү те. Тийм шүү дээ. Энэ жил бол тэр ч үүднээс санхүүгийн айгүй өндөр хэмнэлт гарах юм шиг шүү дээ. Бидний хувьд дайлангуй залуучуудын хувьд нэлээд олон айлаар ордог олон хүнтэй зоолдог. Одоо л нэг аав ээжийнхаар нэг ороод би тэгтээ өнөөгөл хаан банк орсон шүү. За. Тэгсэн чинь нэг их хажууд сууж байна. За. Би гэр бүлийнхэндээ ингээ цагаан сарын бэлэг шилжүүлэх гэсэн. 40-50 хүнд мөнгө шилжүүлмээр байна. Яах вэ гэсэн чинь ихчээ лист үүсгээ шилжүүлчихдэг гэнэ. Тийм дээ. Нэг Excel файл имэйлээр шийдэл. Тэгээд хүмүүс бас айгүйх тэгж олон нийтийг хамарсан мөнгө шилжүүлэх хийж байгаа юм байна. Яг манай ч нэг тийм 90 дон нэг жоохон зах зээлтэй ороод ирэхлээрээ одоо амжилттай харагдахын тулд нэг гаднах үзэмж юм уу те фигуртэй нэлээд анхаард. Тэр нь одоо явсараа бүр даймжсаар хагаад бүр хамгийн дээд зэгтээ магадгүй өнгөрсөн жил хүрээд ядраадаг те бүр туйлдуулдаг нэг тийм баяр болсон байсан шүү дээ. Өрчүүлээж гисэн очиж золох хэвээр албатай юм шиг дээ. Очихгүй бол нөгөө нэг те дараад нь нэг очих уулзах нүгэргүй шахуу одоо зүгээр нэг хуучин ажлын тэгэл баярлалт юм шүү. Хуучин ажлын анхныраас хуучин ажлын босс дээрээ заавч очих хэвээр юм шиг те нэг те нэг тийм болсон байсныг харин нэг хөөсийг нь хангалаад энэ жил бас нэг магадгүй одоо ичнээ одоо ирэх жил мэдээж энэ жилдээ бол коронавирус нь арилжсан гэж бодож байгаа. Ирэх жил бол одоо нормалны тэмдэглэх боломжтой болсон ч гэсэн те ирэх жил арай нэг хамаагүй гайгүй хэмнэлтэй болчих болоо гэж бодчих те. Одоо нэг эдийн салаас дэлгэн бас нэг юм билүүл. Тийм өдрөг зураглал бол ажиглагдж штэ. Яг одоогийн цагаан сарын хувьд бол зөвхөн мөнгөн хэлбэрийн нас авч үлдмээргүй байна. Тэ. Энэ чинь өв уламжлал гэдэг утгаараа бид нэр чинь ядаж жилдээ нэг уулздаг учирдаг хүмүүстэйгээ цагаан сараар тохиолдуулаад уулздаг байсан. Энэ нь илүү чухал болохоос биш хин нэгэн рүү мөнгө явуулах ч гэдэг юм уу те. Эсвэл хин нэгэндээ мөнгө өгөх гэдэг нь бол тийм чухал одоо цагаан сарын нэг хэсэг бол биш гэж би бол хувьдаа үзээд байгаа. Яг амар мэндэ асуугаад нэг ярьж суугаад амьдралд нь ямар өөрчлөлт гарч байгаа нь те. Очиж уулздаг хүмүүс чинь манай хүмүүсийг хараад өө том болцсон байна, жижиг болцсон байна, юу гэдгийг те. Яг тэр ингээд нэг амьд харилцаа үүсгэн. Тэгэхгүй бол одоо сошиал орчин хөгжснөөр бол хүмүүс хоорондоо уулзах гэхээс илүү бүх юм ингээл утсаар, сошиалоор янз бүрийн хэлбэрээр явуулж байгаа. Гэтэл манай энэ уламжлал гэдэг зүйл бол биднийг ямар нэг хэлбэрээр ингэж бие биентэй уулзуулж ингэж хамт нэг доор ингээд авчирдгаар бол хамаагүй даваа талтай болов гэж бол боддгийн. Яг одоо ийм онцгой буюу коронавирустэй холбоотой үе тохиож байгаа болохоор л бид нэр зайнаас гэж байгаа биш болохоос биш. Яг уул нь бол энэ амьд харилцаа бол хамгийн чухал. Тэгээд нэг сонирхолтой судалгаа өгдөн штэ. Хүмүүс ингээд сошиал орчинд орохоор ингээд айгүй хэрүүлчихэлжтэй гинэ.
Яг ингээд амьд уулзахаар бас ингээд тэгж амар бас өөдөөс нэг хүнд зодоо хийж чаддгүй гинэ. Тэр бол яг бодтой байхгүй. Тэгэл ингээд харж байхад сошиалор хичнээн хэрэлж ийсэн ч гэсэн яг ингээд 3-4 ингээд суугаад учир настай өөдөөс харж хэлчих чи гэхээр чадахгүй гэдэг шиг тийм үү те. Шал нэг сошиал ч бас хүний зан авирыг бол өөрчлөлөө хийх юм байна л да. Ямар нэг юм. Надад нэг мэдрэгдэл зүйл бол одоо баг нэг хэдэн жил уулзаагүй нэг найзтайгаа фэйсбүүкээр ингээл те нөгөө зургуудын лайк дарсаар гал нэг байнгын уулздаг юм шиг тийм мэдрэмж төрөөд идэг. Тэгээ амдэр уулзахлаарэ баг л нэг өчтөрхөн уулзсан юм шиг нэг тийм мэдрэмж төрөөл баг л яг нэг талаасаа сайхан нөгөө талаас болохоор яг чиний хэлдгээр амьд харилцаа байхгүй. Тэгээ нэг фэйсбүүк дээр нэг төсөө өдрийн минь төрчөнгүүтээ баг төсөө өдөр хөрснөөч мартцсан байгаа юм. Яг тэр өдрөө тааралж байгаа байхгүй. Төсөө юу илээ чи өнөөдөр яаж байгаа юу вэ гэхээр өнөөдөр манайрэ төсөө өдөр чинь нэргээд сүүлэн санаж байгаа юм чи. Нэг тийм бас яг хоо нэг юм зөвхөн Монголд шүү дээ одоо тийм хэлгээд нэг яаж байгаа. Бас нэг нөгөө талаасаа энэний бас нэг эсрэгтэй давлгаа явж байна тий одоо сошиал хэрэглээгээ зохистой хариуцлагатай хэрэгэлдэг болъё. Бараг миний зарим таньдаг хүмүүс ч гэсэн Facebook сошиал дээр бүр цэвэр одоо устгаа хийсэн найзууд байна. Утаснасаа. Тий, утасна одоо ер нь бол бүх хэрэглээ Facebook-ыг чаацсан, Twitter-ийг чаацсан, Instagram-ыг чаацсан бүх юм аацсан. Блок. Ерөөсөө бүр аппуудаа утсан бүх аккаунтуудаа одоо delete хийсэн. Нэг тийм найзууд байна. Ямар шалтгаанаар гэж яах вэ? Гэхдээ ерөөсөө маш их цаг үрдэг л гэн те нөгөө хэрэгтэй зүйл ажиллаас нь гэр бүлээс нь эсвэл сургуулаас нь тийм хомслаад байдаг учраас ерөөсөө сошиал чинь бүр нэг судалгаа хийдэж штэ одоо маш их донтуулдаг лайк авахлаарэ тийм одоо кайф авдаг одоо нөгөө эндорфин гэж ярьдаг үл те ад жаргалын мэдрэмж төрөхлөөр төрдөг нэг те нэг гормон окситоксин, эндорфин тэрийг авдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тэрнээс допамин өрчий юу тэгэхээр нэг донтдог гэдэг нэг баталсан учраас те. Тэр ерөөсөө бэлий амьд харилцаа илүү хийж байгаа ажилдаа анхаараа гэдэг юм найзууд бас байна. Танад энэ бас би сая 2 жил нүдүүллээ л дээ их сургуульд магистртаа. Тэгээд нүдүүлж байхад бол бүх тийм аппуудаа утаснаас устгацсан байсан. Тэгээд бүр ингээд сараар нь ингээд гарчдаг. Тэр бол их амар юм байл бас. За. Яг ингээд анхаарах юмдаа анхаарад одоо бол сошиал орчинд буцаад нийгэм шиг хэрэгцээ бол байна шүү дээ. Нэг хэсэг ингээд нийгмээсээ тасраад яг сурах зүгт одоо хамаг хүч хүчээ дайчлаа явж исэн бол одоо өөрөө өөр болохоор буцаад бүх юмнуудаа суулгацсан л та. За, манай эдрийн манаас одоо гадагшаа яваад ирсэн залуучтай уулзаад явж байхад өөр нэг гоё өөдрөг зүйлүүд юу байна ажиглаж байна. За сая би Европын 4 орноор явлаа. Америкийн 5 мужаар явлаа. Орос яваад ирлээ. Сүүлийн нэг 2 сарыг ярьж байгаа. Ингээ харж байхад бас нэлээд хэдэн бас дотоодын бизнес залуучууд гадаадд бас ингээ ажил олгогч болцсон явж байгааг харлаа. Манай Монгол залуучууд гэж бас яг хэрлэх бас хэлсэн шүү. Одоо ер нь ах эгч нарын үе байгаа байхгүй юу? Одоо жишээ нь за Швейцарт жишээ нь одоо нэг ихч байгаа юм л да. Одоо 50-аад насны ихч байгаа. Одоо Францын хамгийн одоо Швейцартаа хилдэг тэр мужид нь хотод нь одоо ерөөсө Швейцараас ерөөсө гол даваад Франц болчихж байгаа байхгүй юу? Ерөөсө нэг туул гол давдаг шиг юм байгаа юм л да. Зайсан одоо юу оргил харшин сувл хоёр шиг юм болж байгаа байхгүй юу? Тэгээд ер нь Швейцарууд нь гүр давж орж ирээл хоол иддэг. Гүр давж орж ирээл хоолоо цуглуулаад буцаал Женев хот руугаа явдаг. Женев хот ч өөрөө нөгөө United Nation гэх мэтийн олон улсын бүх байгууллагууд байдаг. Олон улсын ийм мэргэжилсэн залуучуудын цуглардаг хот. Тэгээд Женев хотын голын нөгөө талд одоо нуур л да. Ер нь нуурын нөгөө талд нь Франц улсын анхны органик супермаркетууд үүсэж байгаа юм байна. За. Тэгээ одоо Франц улсын тэр нэрний юу вэ би бас санахгүй байна. Яг Женев хотын голын нөгөө талд ингээ 2 салбартай супермаркет байгаа байхгүй юу? Тэр нь болохоор био супермаркет гэж байгаа. Тэгээд бүх юм нь био. Ерөөсө тэр дотор байгаа бүх юм био буюу одоо элдв химийн бордоо хэрэглээгүй. Бараг тэр тарийн талбай дээгүүр нь бараг дээгүүр нь онгоц нисээг юм бахав. Бараг л тийм үүсэл гарлан тодорхой бүтээгдэхүүнүүдийг зардаг тийм супермаркет бий болсон байх. Манайд болохоор органик био гэхээр том супермаркетын нэг болон л үүдэг шүү дээ тий. Тэнд барь зарж байгаа загас, будаа ерөөсө талах ерөөсө уулавч
Улвчны баг хонь хүртэл одоо органик ногоо идж өссөн хоньны ноосоор хийсэн гэдэг. Үүсэл гарал удамшлан угшлан ингээд баталгаажсан. Тийм бүтээгдэхүүн зардаг супермаркетууд үүсэж байна. Энэ супермаркет Францтай болохоор ихний салбарууд нь ингээд Швейцартаа хилдэг хотуудаараа үүсэж байгаа. Зөвхөн нэг жил тэгэхэд ингээд Франц даяар 59 салбар байгуулагдана. Дараа жил нь ингээд 60 70 салбар байгуулагдана гэдэг юм том өсөлтийн юм төлөвлөгөөтэй супермаркетууд байгуулж байна. Тэгээд энэ супермаркетыг дагаад жишээ нь одоо тэр Монгол суши гэдэг газар байгаа байхгүй юу? Одоо нэг 50 гаруй насны ихчийн байгуулсан. Бизнес байна. Дандаа монгол залуучууд ажилладаг. Энэ сушины газар юугаар онцлогтой вэ гэхээр будаа, соусанд нь хийж байгаа шош тэн дотор хийж байгаа тэр авокадо, сонгон юу гэдэг мэдгүй. Бүх юм нь тэр био супермаркетийнхаа ханган нийлүүлэлтээс татаад супермаркет дотроо хүн бариад гарах бэлэн суши дэлгүүр дотор хийдэг бизнес аахгүй. Энэ бизнес одоо ингээд дэлгүүр нь өснө, дагаа сушины бизнес өснө. Ийм модельтэй. Тэ? Жишээ нь ингээд яг нүдэ олцсон ингээд ирээдүг хараад хийж байгаа бизнесүүд байна. Америкт гэхэд одоо ингээд тракны бизнес айгүй томорч ин Монгол жолооч нар айгүй ур чадвартай байд юм байна. Америкт ч ерөөсөө ингээд бүх юм тракаар зөөдөг. Том газар логистикийн тийм том их хэмжээгээр бараа материалаа зөө. Амар их бараа эргэлт явагддаг тий. Америкт чинь за би худлаа яриг бол заяа. 2 сая жолооч байдаг гэж шүү дээ. 2 сая жолооч. Айгүй том зах зээл үүд юм шүү дээ. Америкийн тэр их бараа эргэлт өдөртөө одоо Amazon болоод жишээ нь өдөртөө барааг чи үргээд өгнө. Үүдэн дээр чинь аваачаад өгнө. Эндээс нэг мах удаан нөгөө талд нь үргээд өгнө. Ингээд энэ логистик чигээд айгүй их юм жолооч молооч хэрэгтэй байдаг юм шиг байна л да. Тэгэл монголчуудаас өөрийнхөө байр суурийг олоод янз бүрийн бизнес хийж байгаа. Надад зүгээр нэг гигэтэй харагдсан юм нэхэр монголчууд бас дэлхийн ингээд дараагийн зах зээлүүдийг ойлгоод эхэлсэн. Учиргүй амар ингээл мангас бизнес хийдэг юм а гэхэд дунд зэргийн бизнесүүдийг хийдэг болцсон юм уу гэж харагдлаа. Намайг би бол вау гэж утсан. 2001 онд анх Америкт очиж байхад бол нэр чинь айгүй олон залуучууд пицца зөөдөг байсан. Пицца зөөдөг байсан. Тэгээд дараа нь би 2004 онд Америкт бакалавра хийх гээд очиж байхад бол арай өөр болчихсон. Дөнгөж ихнээсээ одоо тийм чулуун автан хийдэг. Ялангуяа DC хэсэг ороод тий тэгдэг байсан. Тэгээд нэг юм чулууны бизнес бол монголчуудын болсон байлаа шүү дээ. Виржиниа хавар тий. Тэгээд аяндаа ингээд бас залуучууд нь ч гэсэн пиццанаасаа ингээд гарцсан тий. Трак марак ингээд болоод одоо бол ингээд хүний бизнес гэхээсээ илүү дандаа их хөвчлэн өөрсдийнхөө юм хийхийг илүү үздэг болоод хамаагүй л бие дааж байгаа юм л. Цаг үе явах тусам илүү амжиргаатай илүү хөдөлмөрлөе гэсэн хүмүүс нь ингээл ахаал ингээл дараачийн шат руу ороо яваад байгаа. Нөгөө ганц хоёр одоо би хүнийг мэддэм да нэрөөс нь одоо тэр яг өөдрийг юм ярьж байгаа. Тиймэрхүү нөхдүүд ингээд ямар нэг байдлаар хууль зөрчөөд ч юм уу тэр нь ууцсан согтуу үедээ машин барьдаг ч юм янз янзын байдлаар торгуул моргуул ингэж авж байгаа тэгээд бас хөөгтчихэд байгаа талууд бол ажиглаж байгаа. Гайгуунууд нь ингээд ямар нэг байдлаар дээшээ ингээд сайжраа явцдаг. Тэр нийгэм бол хүнийг илүү хариуцлагажуулж өгч байгаа байхгүй байсан. Тийм. Ямар ч Шведийн бүх сушины газруудын монголчууд эзэлсэн. Тэрээс амарсан сонсч ирсэн байна. Тийм тэгэл тийм байт юм бэлээ. Одоо юунд Америкч нөгөө эдийн нэг ямар эдийн засаг шийдлээ нөгөө Америкийн эдийн засгийн одоо эдийн засаг бол ачааны машин барьдаг жолооч нарын нуруунд дээр одоо байдгаа гэж хэлсэн нөгөө бүх логистикийн асуудал нөгөө одоохонд ачааны машинаар явж байгаа шүү дээ. Яванд бол одоо нөгөө Uber орж ирэн л дээ. Uber-ээс гадна нөгөө нэг autonomous машинууд болоод тэгэхээр Uber яг тэрийг хийж байгаа. Uber за. Uber жолоочгүй машин хийгээд байгаа байхгүй. Жолоочгүй машин хийж байгаа 3 газар байна л да. Нэг нь Google хийж гэн, нөгөөх нь Uber хийж гэн. Нөгөөх нь одоо Elon Musk бас энэ чиглэл рүү ороод эхэлсэн баг шиг. Бас нэг саяхан нэг сайхан одоо нэг хадад одоо монголчууд нь сайхан сонсон зүйл бол манай дуурийн дүүчин амар төвшин Нью-Йоркийн дуурийн театр Metropolitan Opera гэж байдаг юм. Тэрний дүүрт бас тоглохоор болсон юм байна. La Traviata гэж Giuseppe Verdiгийн дуурд бас тоглохоор болсон байна. Манай ганц амар төвшин жиш Аринбаатар тий
бас гадаадаас амжилттай явж байгаа залуучтай. Саяхан бас манай нөгөө оюун ухааны академи Хатанбаатар чинь Лос Анжелест бас сургуулийнхаа салбараа нээсэн байна. Ингээд бас манай яг хуу мэдээж бол арчлын бас буян гэж хэлж болохоор чөлөөтэй манай төгс цогт байна. Тийм. Тэ? Яг хоо тийм. Дэлхийн хэмжээний тулаанууд хийж штэ тэ. Хийж байна. 3 үндсэн холбоо байдаг гэж байлгаад байгаа. Нэг холбооных нь авраг болсон байгаа шүү дээ. IBF-ийн. Тэр нь IBF-ийн дэлхийн авраг гэж үзээд яг хуу том хоёр холбоо WBC, WBA билээ. WBC-ийн аврагын төлөө үзсэн. Гэхдээ магадгүй дахиад бас сороод үзэх байлгүй гэж бодож байгаа. Тийм ээ. Одоо бид нар бол монголчууд гадаад яаж сайхан өөдрөг явж байгааг ярьлаа шүү дээ. Одоо тэгвэл Монголдо яаж сайхан өөдрөг амьдрах вэ талаар яриад хөө. За тий. За тэгвэл бас Монгол ч гэсэн бас амжилттай явж байгаа тий. Одоо өөдрөг сайхан зүйлүүд байна. Төлгөөнд жишээ байна. За яг хийж байгаа ажлаас эхлэнэг үл энэ утаа түлшний л асуудал хийлээ. Гэр ороод дургаад юм да. Ерөөсөө утааны төлгөөн боллоо шүү. Би чинь өөрөө Дэлхийн банкны мэрэгчлэлтнүүдтэй яг энэ чиглэлээр 2007-аас 2010 онд бас ажиллаж ирсэн шүү дээ. Тийм ажлынхаа хажуугаар бүх тайлангийн бол яг энэ чиглэлийн тайлангуудыг бол орчуулах хийдэг байсан. Одоо 13 жилийн өмнө шүү дээ. Тэгээд сая ингээд айлуудаар явхад юу ажиглаж яана гэхээр хид хідэн айлууд одоо 21 өдөр ингээд 20 айлуур ороход 2 айл нь нэг нь шөндөө цахилгаанаар халааж байна. Нүрс хэрэглэхэ болчих. Нөгөөх нь бол бүтэн нүрс хэрэглэхэ болцсон байна. Тэгэхээр яг миний одоо орсон нэг 200 айлаас ихэд нэг 5% нь лав цахилгаан руу шилжчихсэн байна. За бид нэр бүр хэрэг болгож тэр газан халаалт тавьсан айлуудаар орлоо. Газ чи их зүгээр юм байна. Температураа тааруулаад тэгэл шөндөө унтахтаа ерөөсөө халаахгүй өглөө 6 хагас гэж асаан шүүгээл тааруулахаар шүн хичнээн хүүтэн болсон ч гэсэн өглөө 6 хагас гэж асч. Тэгээд өдөржин гэртээ ингээд байлаа гэж бодоход температураа тааруулчих. За 19 градус. За 21 градус хэд гэдгийг. Тэгэл тэр температурт нь очихт нь л газан юу унтраал тэгэл байж байгаа л доошо буугаад ирэхээр нь буцаж асаал ингээл. Тэгээ хэрэглээ нь болохоор за 60 м квадраттай тэр айлаар ингээд ороход хоол халаалт хоёроо хоёулангийн газар шийдэж байгаа. Тэгэхээр ямар ч утаа харахгүй нь шүү дээ. Тэгэхэд сарын 200 мянган төгрөг болж байна. За яг нь нүрстэй харьцуулахад баг зэрэг юм бол үнэтэй. За өвлийн 3 сар ингээд бодоход хамгийн багт нэг 600 мянга гарч чаддаг байхгүй. Тэгэхэд бол нүүрсэн дээр хэдийн хэмжээгээр нүүрс төлдөг байсан бэ гэхээр бодоод үзэхээр нэг 400-аас 450 мянган төгрөг. Тэгэхээр нэг 4-1-ээр л илүүл үнэтэй гэсэн газ. Цэцэрлэг сургуулийн хүртэл бүтэн газан халаалт хийчих. За цэцэрлэгч байна, сургуулийн байна. Тэгээ яг халаалтын өрөөрөө норонгууд нь хажууталт нь амар том 2 уурын зух واخхой нүүрсээр халдаг байсан. Бөө хөөт ордог. Хажууталт нь газар маш цэвэрхэн контрол панелтай нөгөө хяналтын самартай. Тэгэл за одоо яаж энэ дээр ингэж үүдээ. Газыг өөрсдөө ч цолихгүй компани зүгээр унтчихт нэр цолчол явуудаг тийм. Тэг нь ерөөсөө л тийм л. Том бүр нэмээд нөгөө нэг торон ийм гадааны ийм торон хайрцагтай тий. Торон биш яг төмөр хайрцагтай юм билээ. Шийд шиг тэрийг нь онгоолгоод түлхүрдэж онгоолгоод батоны солиол тавиал тэгэл биелэн одоо төлбөр нь банкны данс руу шууд ингээд мөнгөө хийчихэд. Наа чинь бол магадгүй шүү дээ нөгөө сайн дулаалга хийчихвэл харин ч бүр нүүрснээс илүү хямдхан болж болох юм биш үү. Чи одоо бол гол нь бид нар нөгөө маш их нүүрс төлөөд байдаг юм гол шалтгаан нь ерөөсө гэр оролт амьдрдаг та биш. Нөгөө гэрийнхэн дулаалга одоо маш тааруу хийдэг. Энийг ч одоо олон ч юунаас хийгээд байгаа шиг байна. Судалгаа бас байгаад байгаа шиг байна тий. Бас энд бас хэд хэдэн олон улсын байгууллагууд Монголын хэдэн тэр бас байгууллагуудаас хамтраад бас зөв хямдхан дулаалгын аргууд бас шийдэд байна тий. Бас дээрэс нь нэмээд манайх чинь одоо янз бүрийн гадны хөгжлийн байгууллагуудаас ногоон зээлүүдийн одоо их усрүүд нөгөөд одоо айл өрхүүд өөрсдөө одоо багт одоо хүүтэйгээр зээл аваад гэрээ дулаалгах эсвэл бүрэн одоо захилгаанжуулах эсвэл багадгүй бүрэн газжуулах ийм зээлүүд бол маш хямдхан олох боломжтой байгаа шүү. Тэгээд энэ талаараас банк ер нь бол миний ойлголтоор бол хас банкаар хамгийн сайн дамждаг гэж ойлгоод байгаа нөгөө. Хасч болно, хаанч болно. Аль алингүүр нь бол одоогийн байдлаар бол дамжиж байгаа. Тэгээд яг энэ дээр ажиллаж байгаа Грэс гэдэг нэг олон улсын
байгууллага бол бий. Энэ талаар бүх мэдээллийг нэмэгдэхэд гэрээ яаж дулаалах вэ, 100 яаж анзлах вэ гэгээд эрүүл энх үйлжий гээд гарын авлагыг бол би сая 11 сард бол гаргасан. Тэгээд айлуудаар бас тараасан байгаа сонгон айрхан дүүргийн 1 2 3 5 22 дугаар хорооны айлуудаар тараасан. Их талаасаа надаа нөгөө одоо нөгөө нэг хэсэг чинь хэдүүлээ гэр орлыг бүрэн ер нь орон сууцчлуулна гэдэг гэж юм явдаг байсан шүү дээ. Одоо ч гэсэн тийм хаалт бол байгаа. Гэхдээ нөгөө талаас энэ бол мэдээж бол богино хугацаанд боломжгүй учраас одоо гэр орол гэдэг чинь бас өөрөө газрыг нь эзэмшиж байгаа тийм ээ. Газар чинь өөрөө бас үнцэнтэй учраас мэдээж орон сууцд орж болох нь наа чинь зорилго нь юу вэ гэдгээс хамаарч байгаа. Хэрвээ агаарын бохирдлыг бууруулъя гэвэл бид нүүрс төлөхгүй л ах хэрэгтэй. Гэхдээ нүүрс төлөхгүй ямар шийдлүүд байна ингээд үзэхээр хоёр хэмжээсээр бид нар авч үзэх хэрэгтэй. Нэг нь бол хэр өртөгтэй. Нөгөөх нь хэр удаан хугацаанд хэрэгжих. Орон сууцчулна гэдэг бол хамгийн өндөр өртөгтэй, хамгийн удаан хугацаанд хэрэгжинэ. Гэхдээ энэ бол яхаарахгүй зөв шийдлээ. Бид нар одоо байгаа 217 мянган Улаанбаатарын гэр орооллоо шат дараалтайгаар орон сууч дуусгах хэрэгтэй. Энэ бол яхаарахгүй бидний хийх зүйл. Тэр хүртэл бид нар зүгээр ингээ хараа сууж явах юм гэхээр бас үгүй. Нүрсийг бууруулахын тулд одоо нүрсний түлтгийг бууруулахын тулд газын хэлбэрээр шилжүүлэх хэрэгтэй, цахилгаан руу шилжүүлэх хэрэгтэй. Энэ түлшээ нь улам сайжруулад ядаж гэртээ угаартахгүй гадаа утаа баг гаргадаг тийм хэлбэрлэл бас давхар оруулах хэрэгтэй болж байна. Тэгээд одоо зэрэг хэрэгжүүлээд авахгүй болохгүй те нөгөө орон сууцлах хөтөлбөрийн хажууд одоо сайжруулсан түвш бол одоо 1-2 жилийн ойрын хугацааны дараагийн шатных нь бол одоо юу гэдэг бүрэн одоо нүрснээс талзах шийдлүүд бол уул нь бол байгаа юм тийм. Одоо нэг цэвэр агаар төслийн хүрээнд ингээд дулаалах хийцэн айлууд байна л да одоо наранхүү угаах гээд. Тэгээд эднийх бол 1 жилийн хугацаанд нүрснээсээ гаргасан хэмнэлтэнд 720 мянган төгрөгийн хэмнэлт гаргаж байгаа байхгүй. Дулаалах хийснээрээ. Тэгэхээр та хэрвээ нэг 5 сая төгрөгөөр дулаалах хийлээхэд 7 жилийн дотор тэр мөнгөө бүтэн одоо түлшнийхээ хэмнэлтээс олоод авчиж гин гэсэн. За яг ингээд байшингаа дулаалахтай холбоотой бас нэг гэр орооллын асуудалтай зүйл нь одоо энэ сонгон айрхан дүүргийн 5 дугаар хороонд байна. Өмнө нь намагтай газар байсан. Тэгээд өвөл хөлдөөд хавар хэсгээрээ газар нь цурчдаг. Тэгээ байшин дагаад ингээд жоохон хөдөлдөг. Өмнө нь асуудалгүй хаагддаг хаалга. Тий, эдгээр ингээ хаагдгаа болчдөг. Тиймэрхүү асуудлууд бас байгаа. Энэ болохоор хувь хүн хичнээн хариуцлагатай байгаад өөрийнхөө байшин савыг дулаасан ч гэсэн тэгэл газрынхын асуудлаас үүдээд иймэрхүү асуудлууд бол гарт юм л. Тэгэхээр бас боломжууд бол бас байна. Ер нь зүгээр яг эргээд нэг харахад Монголоо сүүлийн үед магадгүй залуучууд одоо нэг тийм хандлага шүү дээ. Ингээд залуучууд аль болох мөрөөдөл нь юу вэ гэсэн чинь гадагшаа явах. Зүгээр яах гэж гадагшаа явах гэхээр тэр нь бол хоёрдугаар асуудал гэж тэ. Ийм нэг тийм хандлага байгаад байгаа шүү тэ нөгөө. Тийм учраас Монгол бол одоо өөдрөг зүйлүүд байгаа боловч тэр нь одоо муу мэдээндээ дарагддаг ч юм уу те. Тэгэхээр нөгөө талаараа өөдрөг контент үйлдвэрлэх бол зайлшгүй шаардлага байгаа. Тэгэхээр эдрээ маань бол яг дандаа цэвэр одоо өөдрөг контент үйлдвэрлэгчид бол одоо үзэгчтэй их юм уу те. Зритель фэнүүдээ хараад бол ямар бодол төрдөг вэ? Сайхан дуулмаар байдаг та. Гэхдээ яах вэ тэгээд ер нь бол нотлогдсон юм байгаа штэ. Яг датагийн анализ хийгээд үзэхээр муу мэдээ сайн мэдээнээсээ 3-аас 5 дахин хурдан түгдэг. Тийм. Хүний одоо харж ирсэн шүү. Унган төрлөх зан гэхүү те. Тэгсэн гинлээ, ингэсэн гинлээ гэдэг муу мэдээ 3 дахин хурдан түгдэг. Тэгэхээр ерөөхдөө чи одоо яаж болохгүй байгаа юм шиг санагдаад байвал тэрийг магадгүй 3-т хуваагаад нэг мэдрэгээ оролдох хэрэгтэй л юм шиг юм л да. Яг үнэ. Одоо коронавирус гэдээ ярахад чамд ямар муу сэтгэл төрж чинь тэрийг нэг 3 дахин багасгаад бодоход ер нь реалититайгаа дөхөж очно гэж. Би ер нь дүлгөөнөөс бас асууя гэж бодож байлаа л да. Дүлгөөнийг би яг нөгөө айгүйх шүтэн бишрэх гэдгийн арай доотлын үг нь юу юм бэ те одоо хөндлөн гэх юм уу те гэдэг одоо шалтгаан нь дүлгөөн болохоор айгүй тийм юм юмд академик сүртэй ханддаг юмыг айгүйх юм тоос судалгаатай комент өгдөг. Тэгдэж шүү. Залуу юм шиг надад санагддаг байхгүй. Тэгээ би бас бодож байлаа дүлгөөнийг одоо ингээд Харвард төгсөж ирээд бас өөрөө бага насны хүүхэдтэй хүн
Монголыг арай нэг юм тоо баримттайгаар чи дүгнж байгаа шүү дээ. Ингээ харахад яг тоо баримт сүүлийн үед яг ингээ тоо баримт чамд юу хэлж байна? Чиний сүүлийн үед жил гарны дотор толгойд чинь ингээд дан гэд орсон гол тоонууд юу байна? Энэ тоонууд ямар цаана учиртай юм? Хитэн тоо хуваалцаачлал гэж би өсгöd байна л да. За тэгээ тоо ярмаар шүү дээ. Тоо хуваалцахаас өмнө 11 төгснэг хэлэх үү те. Тэгээ тооны сургууль төгснэг ч би бол тоотал юм ярихгүй бол яг сайхан байна, муухай байна гэдэг юм сонсомооргүй байна. Би бол гадаад хэлний гүнзгийрсэн сургуульд 18 гээд хэлний сургууль төгссөн. Тэгтээ тоороо орчод байгаа. Тэр тооны хүмүүсд энэ сууж байна те. Тэгсэн мөртлөө англи хэлээ. Тоо ярил л та. За тэгээ. Юуны төрөнд мэдрэмжээ нэг хуваалцчихъя. Яг сая 91 жил гаруй хугацаанд 13 аймгаар явж 3,000 залуучуудтай уулзсан байна. Буцаад монголчууд бид нэг 2000 оны ихээр байсан тэр хэлбэрт яг нөхцөл дээр очисон болов уу гэсэн мэдрэмж төрсөн байна. Яасан бэ гэхээр 2000 оны ихээр бүгдээрээ Солонгос явъя, бүгдээрээ гадаад явъя гэсэн нэг тийм филингтэй байсан. Нэг мэдрэмжтэй. Тэгээд 2009 он, 10 он гээд одоо 10 он даа ялангуяа 11 12 онд чинь бүр гадаад байсан монголчууд нь Монгол руу ирсэн шүү дээ. За одоо ихтэй будах гэж цөм авлаа, бид нэр дараа чинь Кувейт юм байна гэдэг ингээд явжсэн байхгүй. Миний бэлтжижсэн тэр үед одоо Newcom-д тууцын даргын туслах ахлах санхүүгийн шинжээч гэдэг ингээд бэлтжижсэн презентацүүдийг харахад бид нар бол өстой дараачийн 5 жилийн 2% тий өсөлтөөр ингээд өсөх юм байна гэдэг. 2 оронтой. Тий, 2 оронтой тоогоо. Манай эдийн засгийн өсөлт 11 онд хэдүү байсан? 17.5 байсан. 17.5. Тий, одоо ч 6% өснө гэж байна. Тэр үед дэлхийд номерт 2-т орчихсон өсөлтөөр. 12 онд бас 2 оронтой. Тэгээд 16 он гэхэд бид нар чинь 3 дугаар үйлрэл. Гааны ясан эрг мэрэг хавцсан. Гана мана нэгт байсан. Үгүй шүү дээ. Хасах нэг рүү орж ирсэн шүү дээ. Бүр 3 дугаар үйлрэлийн өсөлт эднэр бол тий. Тэгэхээр одоо бол яг нөгөө тэгээд ингээд тэр том хөөсч ингээд тодорхой хэмжээгээр хагараад тэгээд манай өнөөдрийнхөө нөөц болцоог ашиглах тэр боломжуудаа бид нэр өөрсдөө ч гэсэн бодлогын төвшөнд бол хаасан. Тэгээд одоо бол эргээд юун дээр ирчээд байна гэхээр за ингээд гадагшаа явъя гэсэн тийм мэдрэмж маш олон хүнд бол байх шиг байна л. За тоо яри тий. За тоо яри. За одоо тоо руу гоё. Эний тэр мэдрэмж яах вэ? Тоо математик яри тэхөө. Тэгээд өөдрөг юм ярих гэхээр энэ өөдрөгөөс эхлэе. За. Манад том төслүүд байгаа. Хэрвээ энэ том төслүүдэд бидний эдийн засгийн эргэлтэнд орч чадвал манай эдийн засаг чинь зайлшгүй жоох штэ. 13 тэрбум доллар гэж ярьдаг болох юм. Гэж жоох штэ. Үгүй хэвчээ эдийн засагтай харьцуулахад бид нар чинь 1000 дахин жоохон бохгүй. 1000 дахин бага. 1000 штэ. 10 биш 1000. Тэгэхээр энийг жоохон гэхгүй яах юм бэ? Хятад бол Америкээс бага штэ. Дэлхийн бол эдийн засгаар одоо Хятад 2-т, Япон 3-т ингээ явж байна, Америкт 1-т. Тэгэхэд энэ жижиг эдийн засгийг бол том төслүүд хэрвээ явах юм бол дараачийн жилүүдэд бол илүү хурцтай өсөх боломжтой. Энэ том төслүүдийг явуулахын тулд хоёр зүйл зайлшгүй шаардлагатай. Нэгдүгээрт энэ төрийн чадхыг сайжруулна. Би томруулна гэж хэлээгүй шүү. Чадхыг сайжруулна. Энэ байгаа бүтээц, энэ байгаа институцийн чанарыг сайжруулна гэсэн үг шүү дээ. Нэгсэндөө тэнд ажиллаж байгаа хүмүүс илүү чадхтай болно. Зөвхөн хувь хүн чадхтай болохоос гадна байгууллагаараа зохицож ажиллана гэдэг чинь тас ондоо асуудал واخхой. Тэгэхээр энийг сайжруулж иж бид нэр энэ төслүүдэд Гэтэ яг үннийг хэлэхэд одоо ингээд найз нь бол комедиан хүн тий. Урлагийн хүн. Зүгээр араа ингээд юм төрийн чадах энэ төр гэж яриад тахаар надаа нэг юм гэж бодогдоод байдаг байхгүй. Яг хар үгээр хэлвэл гайгүйхан шиг залуучууд төрлөө олноор орохыг л хэлж байгаа зөв мөн үү? Тэр зөв. Гайгүйхан мэдлэгтэй бол өстой суур сайтай хүмүүс төрлүүгээ ороод тэгээд тэд нар хамтарч ажиллах. Хамтарч ажиллахгүй бол хичнээн сайн хүмүүс ороод тэр байгууллага бас үүргээ гүйцэтгэж чадахгүй шүү дээ. Чадахгүй тий. Тийм. Тус-тусдаа ингээд өөр тийш хараасуулж ингээд кофе зөөлгсөөр байгаа л гарах чинь гэсэн үг шүү дээ. Гайгүй залуу орж ирж яхад тий. Кофе зөөлөх бити бол тэгээд тэрнээс өмнө баг жинхэлж өгөхгүй ингээд гар үсэг зурхгүй байсараа цалин орохгүй байсараа л гарна гэсэн үг үстэй. Зүг. Тэрнээс өмнө төсвөөсөө хулгай ийдгүү байх чанартай байх хэрэгтэй. Яг шаардлага тавиад бол бид нар өчнөө шаардлага бол тавьж. Окей. За guys. Нөгөө тоо ямар тоо гинэ? За тоо. За тэр нэгдүгээр тоо, хоёрдугаарт энэ бизнес орчноо сайжруулах юм бол энэ том төслүүд ч явна. За ийм хоёр шаардлага байгаа. Төрийн чадвар, бизнес орчин гэсэн.
За нэгдүгээр дээр хоёрдугаарт болохоор монголчууд одоо ингээд гадаад байгаа монголчууд хэрвээ буцаж ирээд Монголда бизнес хийвэл тэр нь илүү амжилттай явчихна. За сая жижиг дунд бизнесийн зээлгээл баахан шууглаа штэ тийм. Өмнөөс нь баахан хүмүүс аваадсан. Гэтэл яг ингээд жижиг дунд бизнест нь өгсөн зээлүүдийн ингээд дотор нь ангилаад дүн шинжилгээ хийгээд үзэхээр юу ажиглая гэж яах нэхэр хэн хамгийн амжилттай явж байгаа нэхэр Солонгост яг тэр чиглэлийнхаа ажлыг хийж хагаад Монголд тэрийгэ өргөжлүүлээд хийж байгаа хүмүүс хамгийн өндөр зээлийн төлөлт сайтай байна, бизнес нь сайжирсан байна, нэмэгдсэн байна, томорсон байна. А дундуур нь тэгэхээр энэ цаанаа юу гэсэн үг гэхээр мэдлэг аягүй чухал юм байна. Know how. За know how дотор гурван төрлийн мэдлэг байгаа. Оо за. Нэгдүгээр мэдлэг бол codified буюу кодлогдсон мэдлэг. Тэрний юу гэсэн үг математикийн том яа, химийн том яа энийг цаасан дээр буулгаж болдог. Би Amazon-аас захиалж аваад уншаалаа энэ ингэдэг юм байна. Төс тас гэж мэдчихэ. Хоёр дахь төрлийн мэдлэг бол энэ багц хэрэгсэл. Одоо бидний энэ ярьж байгаа камер байна те. Бидний ярьж байгаа утас байна. Энэ бол мэдлэг байхгүй. Шууд худалдаж аваад ашиглчих болно. Заавал тэрийг сурах. За гуравт нь юу байна вэ гэхээр би бол тэрийг юу гэж нэрлэж яах вэ гэхээр know how гэж англиар хэлдэг. Шүдний эмч гэж. Би танд шүдний эмчийн үздэг номыг өгөөд шүдний эмчийн аппаратыг өгөөд за шүд янзлаахгүй л чадах уу? Хэцүү тий. Хэцүү. Тэр хүн яаж яах нэхэр хэдэн мянган баачгааг орлуулж иж бас сурж байгаа шүү дээ тий. Тэгэхээр яах аргагүй ингэж гараараа өөрсдөө хийжээ сурдаг. Тэрий чинь know how. Энийг бол бид нэр шууд Amazon-аас захиалах ямар ч боломж багхгүй. Хоёр арга байна. Энийг авах. Нэгдүгээр өөрсдийнхөө монголчуудыг бид нар гадаадад бэлдэх байна. Эсвэл гаднаас яг тэр төрлийн сайн мэрэгчлэлтэн авчираад хажуудаа суулгаж байгаад сурах байна. Одоо Adobe Photoshop гэж би нэг юм янзлахад хүртэл тэр чинь know how болчиход байгаа байхгүй. Яг сайн хүн нэрэл энийг ингэж хийдэг юмаа гэхэд бол би өөрөө нухснаас 10 дахин хурхан цааж аваа подкастыг сурцъя. Энэ ч одоо нэг codify тэр шиг биш байгаа зүгээр. Энэ багжийн өглөө тий. Энэ микрофон байхад болно шүү дээ. Орчин үед бол. Энд манай найруулагч байсан байгаа. Тэр зээлийн дүн шинжилгээ гэхэр тим юм харагчин тий. Ер нь бол тийм. Мэдлэг бол айгүй чухал юм байна. Ер нь эдийн засгийн хөгжилд бизнес бүх талаар бол энэ мэдлэг. Тэгээ асуулт байна л да. За тэгээд төр чинь хизээ чадахчихын хизээ юм хийж чаддаг тэр залуучууд нь төрлөөгөө орж ажилдаг болох юм. Яг ямар нөхцөл нь бүрдэх юм. Одоо үнэхээр их орончстой 100 залуу ирээд нийлж дайрж орох юм уу? Үнэхээр тэр залуучуудыг татдаг нөхцөлийг бүрдүүлэх юм уу? Тэр татдаг нөхцөлийг бүрдүүлэхгүй юм биш үү? Өөр нь хараад байгаа. Яах юм? За өмнөх жишээнүүдийг харъя л да. За Монгол улс социализмын үед гэж яриа те. Нэг 100 мянган хүнийг Оросд ямар нэг байдлаар бэлдсэн баг. Тэр нь бол дээд сургууль, коллеж, институт те. Юу гэдгийг хэлний бэлтгэл ингээ бүгднийг оруулаад цоотгоо 100 мянга. А тэр 100 мянган хүн буцаж Монгол их орондоо ирээд ингэж ажилласны үр дүнд энэ социализмын үеийн бүтээн байгуулалт чинь маш өндөр хурдтайгаар бол явагдсан. Мэдээж дээрээс нь Орос ах нараас бол одоо 1 тэрбум алтан рубль гэж нэрлээд байгаа тэр хэмжээний зээлийг бол бид нэр бол авч иж ингэж улс орн бол босч ирсэн. За тэгвэл энэ know how бол өөрийн гэсэн өртөгтэй тийм. За энийг бол ингээд оруулж ирэхийн тулд түрүүн хэлсэн гаднаас бид нар маш их мэрэгжлийн хүмүүсүүдийг оруулж ирэх. Да ялангуяа бизнесийн салбаруудад их хөвчлэн түлхүү оруулж ирэх. За төр нь харин энэ дээр бодлогоор дэмжлэг тусалцаа үзүүлээд явах хэрэгтэй л гэсэн тийм бодолтой. За би нэг ерөнхийдөө манай подкастын цаг дуусах төгсөж байгаа. Би нэг сүүлийн юм хэлэхээс өмнө та хоёрт нэг одоо манай ууха подкастын нэг уламжлал болцсон байгаа. Хоёр зочноос одоо залуучууд ч юм уу санал болгох ном хэлээчээ тий. Бас нэг тархиа зэниглэх ч юм уу. Магадгүй бас нэг шинэ гоё одоо ч яг одоо ч нэг ном унших бас нэг хоцрогдсон хэлбэр болгочод байна. Одоо бол аудио бук ч юм уу тий подкастер агиох мэдээлэл авдаг болсон байна тий. Эсвэл санал болгох подкаст ч юм уу та бодож байгаарай заяа. Би нэг сүүлийн юм хэлэхээс өмнө. Би болохоор нэг одоо яавал Монгол ингээ гоё болох вэ гэх тий тэдний асууж байна. Миний хувьд бол зүгээр ерөөсөө арай нэг ойрхон амархан юм бол ерөөсөө энэ 2020 оны сонгуульдаа л санал өгөх. Ямар ч саналаа өгөх тийм ээ. Хинч байсан хамаагүй. Дургүй үйл цагаан санал өгөх тийм үү? Тий, сагаан сонголт хийх хэрэг байгаа. Энд чинь бас нэг том мессеж болно шүү дээ. Би та нар хин ч дургүй тий. Айтайхан аваад ирэл гэсэн үг шүү дээ тий. Одоо ер нь бол миний энэ та нарын дэвшүүлээд байгаа нэр дэвшин аль нь ч таалагдахгүй байна. Гэхдээ би одоо үүрэг хариуцлагатай иргэн хүний хувьд бол тий
сонгуульдаа оролцох нь бол миний үүрэг гэж бодоод би сонгуульдаа оролцлоо. Тэгээд тэгтээ цагаан сонголт хийж ирэх байгаа. Хоёрдугаарт нь болохоор мэдээж бол нэр дэвшигчтэй нэлээд жоо хугацаа гаргаад те. Ялангуяа манай залуучууд бол сонгуулийн эрс бол маш муу байгаа. 16 онд бол 50% байсан. За орон нутгийн сонгуулийг оруулаад ер нь бол залуучдын 18-аас 25 насны 70 эдүүг нь ерөөсөө саналаа өгдөг байна. Орон нутгийн сонгуул гараад шүү те. Энэ бол маш том масс. Манайх чи юу л арт хүн амын чинь 35 хүртэлх насны хүмүүс нь хүн амын 70 эдүүг л те 75% хичээлээ. Тэгэхээр залуучдын 70% нь ерөөсөө сонгуулаа өгөхгүй нэгдэж чинь би бол нэг 500 мянган иргэн хүн шүү дээ. Хэдүүлээ 3 сая хэдүүлээ илээ. Маш том масс ахгүй те. Та нар ер нь одоо өөдрөг зүйл Монголд ерөөс харагдахгүй байвал Монгол улсаа өөдрөг гэгээлэг болгоё сонгуульд оролцох юм бол нэг тийм юу шүү. Нэг одоо таны хийж чадах нэг үйлдэл шүү те. Одоо гэгээлэг хувь нэмэр маш том хувь нэмэр шүү. Үгүй та хоёр амар тийм албаны үгээр нэг хувь нэмэр. Одоо комедиантэй сууж явах шүү гэж оролдоод сонгуул саналаа өгвөл саак биш үү? Тэр чинь кул шүү. За тэгээ идрээ та нар гэдэг бол одоо сонгуулаа өгөөрэй уриалах нь их орны нэг бас нэгэн хувь нэмэр юм да. Идрээ нэг тийм юунд орол тоглоулъя да. Гэхдээ наача айгу зөвлөлтөө ер нь бол сонгуул саналаа өгөх нь яагаад чухал юм бэ гэж залуучууд айгүйх ингээд энэ зүрээр ярьдаг тий. Арчлыг бэхжүүлэх одоо улс их орны эдийн засаг төв нэмэр оруулах иргэний үүрэг мүрэг гэдэг. Амар юм зовлонтой юм яриад байгаа байхгүй. Гэхдээ come on guys дүүсөө. Guys өөр өгчөөч. Санал өгчөө өөрөө айгүй саак штэ. Санал өгчөө өөр гоё штэ. Ер нь хүн болгон саналаа өгөх хэрэгтэй. 4 жилдээ нэг л удаа санал өгч байгаа. Үнэхээр санал өгөхээр хүмүүс нь таалагдахгүй бол хоосон л хууц өгчгөлтөө. Гэхдээ эн чинь нэг улсын бас эргэн хүн байна да. Эн чинь нэг саналаа өгөөд нэг хорон дээр нэг будаг наалах чинь бас кул штэ тий. Бүгдээрээ өмөр байна. Жил болгонд хөөгөөд авахгүй штэ тий. 4 жилдээ нэг удаа амарч ийн, цалинтай амарч ийн. Гоё штэ хорон дээр очиод нэг өгөөд хорон морог гэж юу гэдгийг очиж үзье л та. That's nice штэ тийм үстэй. Одоо чинь маш хэм ирэх жил сонгуулийн хар машин гэж юу гэдгийг очиж үзчихэл тээ. Nice яриад байдгийн тий. Яриад байдгийн. Хорооныхын ихчийн бараг харчихал та нэг nice ихч байгаа штэ. Цааш та миний дүү. За энэ дээр нь бүглээд энэ чинь гарын үсгээ зарчих гээд. Гэхдээ чи эргэн хүн байна нэг юм төрийн процедураар явж үзэх чинь бас гоё үстэй тий. Бас өөрхөн технологи үсгээ зураад манай Монгол улс ч амар кул улс штэ. Сонгуулийн саналыг машинаар авдаг ингээд гар хуруугийн тэмдэглэдэг иргэний өмнөхөө барьж очиод бүртгүүлдэг ингээд очир дараатаа ордог. Миний 16 саналаа өгөхөд бол айгүй шуурхаа нэг. Айгүй шуурхаа дотор. Айгүй шуурхаа гой мэдрэмж авахгүй. Би бол яг үндэ ингээд хорон дээр очиход надад амар гой мэдрэмж төрсөн юм чинь. Манай улс чинь бас төр гэхэрэл нэг юм муха хүн цурталтай очирсан тим юм биш үү юм билээ шүү дээ. Сонгуул өгөхгүй очих чинь айгүй гой мэдрэмж байгаа байхгүй ингээд. Амар гоё зааланд бүх юм нь ингээл зэгцтэй цаас масаа уншуулаад ингээл автоматчдсан бичиг баримтаа ягаал бүртгүүлээл тэгэл оройн телевизээр шууд дүүнийг гараад шууд дүүн тэр даяараа шууд гараад амар кул байгаа байхгүй. Тэр надад амар том entertainment байна. Сонгуулийн дүн ингээл лайв харахлаар те бүр тийм чиний өгсөн санал чинь өрөөлөд байгаа юм те. Чиний өгсөн санал чинь орой шууд ингээл лайв гараад тэрийг зургатныхаа өмнө нэг пява авцсан. Хэлбэн үзэж байгаа юм шиг үзээл. Тэр бол миний бол амар том entertainment байсан. Айгүй кул. Энэ кул мэдрэмжийг авах хэрэгтэй байхгүй. Тэгэл хорон дээр хөрш айлын залуучуудаа тааралтал. За яа чинь өгсөн гэл гадаа нь юм ярьц буу алж зогсоол. Тэ гэртээ хайхтаа нэг хоошоор авч орж мөрөөл. Зуны гой үлрэлт болдог. Амар гой мэдрэмж авахгүй юм чи. Тэрийг мэдрэмээр байгаа байхгүй залууч. 6 сарын сүүлээр чинь юм дандаа юу нь бол за яхаа муу ярьж байгаа өтөө. Гэхдээ миний мэдх дандаа сонгуул дандаа гоё нартай тэ нөгөө гоё өдөр болт шүү. Гоё өдөр болт шүү дандаа сонгуулууд. Яг 6 сарын 20-д нэр болдог учраас тийм л бахал та. Гоё тийм айгу баярын өдөр шиг санагдаад идэв. Лав цацардгүй юм те. Ямар тэр маш гэгээлэг юм байлаа чи. Би өөр энэ жил сонгуулаар хорооныхоо гадаа хуушур хийж зогссон юм билүү гэж. Тэгээч. Ашигын төлөө биш яг зардлаа нөх хэмжээнд. Ширхэг хуушур 500 өдөр. За ингээд залуучуудаа санал болгох ном байна уу? Эдний санал болгох. За би шууд санал болгох чи. Сүүлийн үеийн нэг юм ном байна.
Энэ манай айгүй мундаг юм одоо Английн одоо хамгийн нэр хүндтэй scholarship л дээ. Chevening гэж уншдаг юм уу? Chevening гэж уншдаг юм уу те? Chevening гэж уншдаг те. За тэр мундаг scholarship-ийг авч төгссөн мундаг эмэгтэй найзын маань бас оролцсон төсөлтөө. Тэгээд яг эмэгтэйчүүдийг дэмжсэн ном янз бүр байдаг. Одоо эмэгтэйчүүд одоо карьер хувьд одоо хамгийн том захирлууданд эрэгтэй хүн байдаг те. Одоо эмэгтэй хүний оролцоо их болж байгаа энэ дэлхийн ертөнцийн дээр. Эмэгтэй хүнийг одоо энэ карьераа хөгжүүлэхэд нь хамгийн хэрэг болох маш гоё ном Зоримог эмэгтэй гэдэг ном байна. Энэ номыг Facebook-оор яваад байсан шүү. Төсөлтөнд тийм манай айгүй мундаг бас эмэгтэй найзын төсөлтөнд оролцсон. Би бас дэмжиж байгаа. Зоримог эмэгтэй гэдэг номыг авч уншаач. Монгол яг хуу номнууд айгүйх тийм орчуулгын хувьд гологддог л доо. Ер нь маш олон номнууд англи ном нь гоё байгаад идэг. Орчуулж гаргахтаа жоохон сулхан болчдөг. Тэгээд энэ номны орчуулга дээр бол битгий эргэлзээрээ. Би бол английн уншсан, монголын бас одоо дүгнэх хэмжээнд бол уншсан. Маш чанартай орчуулсан ном байлээ. Тэгээд авч уншаарэ гэж. За одоо нэг санал болгож байгаа номуудаа нөгөө подкастынхаа текстэн дээр нэр устаа нь оруулах учраас та юугаа ороод линк минктэй нь оруулчихнаа. За дэлгөөнд санал болгох ном. За сүүлийн үед манай нийгэмч бас их бузигнаатай байна л да. Entertainment ихтэй те. Одоо entertainment биш, entertainment шүү. Айгу ялгаатай зүйл. За ойлголоо. Эдрийн entertainment хийдэг. Манай нөгөө нөхдөл чи entertainment. Окей ла. Юмуд алуу болд Батцандан болон бусад манай идэвхтэй хүмүүсийг ингээ харахаар надаа ямар бодол төрдөг вэ гэхээр яг нөгөө улс төрийн тарих гэж нэг ном байна. Улс төрчин биш шүү. Улс төрийн тарих Political Brain гэдэг Drew Westний бичсэн нэг ном байдаг. Тэр ном уншихад яг л ямар нөхцөл байдал яригдчихсэн яг тэр надад санаанд ордог. Тэгэхээр илүү олон хүн энийг унших юм бол өнөөдөр болоод байгаа энэ нийгэм яагаад хуваагдаад байна? Яагаад бидний хүлээн зөвшөөрч чадахгүй энэ хүмүүсийг ч юм уу те зарим бусад хүмүүсийн дэмжээд байна гэд маш олон зүйлүүд энэ ном дээрээс бас гарах бах. Энэ бол эдрийн хэлдэг шиг судалгаан дээр суйрлагдсан. Зөвхөн одоо улс төрийн биш psychology буюу сэтгэл зүйн янз хэд хэдэн тийм салбарын судалгаанууд дээр суйрлцалд гарч ирсэн ном байна. Тэр бол аюул сонирхолтой байж магадгүй. Монгол хэлний орчуулагчийн хэсгийг мэдхгүй байна. Орчуулдаг баха. Би бол сонсог. Хацангуусаа үгүй чи өөрөө барьж явал орчуулчихгүй гэдэг. Болно. За өрөнд орлоо шүү. Яг тгий гэж хэлээгүй шүү дээ. Наа чин болохоор зүйл байна гэж. Яг чадна. Тий чадна. За хийх үгүй. За тэр нь бол тустай асуудал байна. За би болохоор нэг яг дугаар болон дээр нэг шахуу хөтлөгчөөр ордог учраас ойрд бас нэг ном санал болгоогүй байна. Миний нэг зүгээр миний нэг зүгээр нэг бүр автагтаад байгаа нэг юм болохоор монголоор бол нэг зан үйлийн эдийн засаг гэх ухаан. Англиар бол behavioral economics гэдэг юм аа жоохон ойр занимаалтаад. Тэрний одоо бүх номуудыг нь уншаад байна л та. Энэгээр чинь нэг бараг 2 Нобелийн шагнал авцсан. Анхных нь болохоор Израилийн нэг профессор Daniel Kahneman-ны бичсэн Think Fast and Slow гэх нэг ном байгаа. Тэрийг нэг сайн уншаад дууссан. Хурдан бодох уу, тунгаан шийдэх хүчэл нэг тийм нэртэй цагаан хавцтай ном байгаа. Монголоор гарсан тий. Монгол орчуулга байна уу тий? Байгаа. За. Гэтэ энэ нэг санал болохгүй байна. Гэтэ яг подкаст тайлбар дээрээч. Санал болгох ном болохоор энэ дараагийнх нь энэ болохоор жоохон арай академик тал руу байсан. Арай нэг жоохон хүмүүст ойрхон нь болохоор энэ профессорын тухай бас нэг өөр Amos Tversky гэдэг нэг профессор хамтрагч тэгсэн судалгаа хийгээд харамсалтай нөгөө хүн нь болохоор нас орсон. Тэгээ Нобелийн шагнал болохоор нас орсон хүнд өгдөггүй учраас Daniel Kahneman ганцаар ингэ өгсөн байлээ л те. Уул нь бол хамтсан бүтээл нь өгсөн. Тэгээд энэ хоёрын тухай бичсэн ном байгаа. Тэр нь The Undoing Project гэдэг Michael Lewis гэдэг та нэг Moneyball гэдэг нэг танаа үзчихсэн баг. Нэг бейсболыг нэг те датагаар ингэ хин сайн мууг нэг байдаг. Тэрийг бичсэн Michael Lewis гэдэг хуучин одоо банкир брокер нөхөр байсан. Investment банкир байсан нөхөр. Wall Street дээр ажиллаж байсан. Тийм, Wall Street дээр ажиллаж байсан нөхөр. Тэрний бичсэн The Undoing Project
by Michael Lewis гэдэг ном байгаа. Энэ болохоор арай жоохон хүмүүс жоо ойрхон уншаад буухаар байсан. Нимхэн ч юм байл. Тэгээ тэрийг та нар санал бол энэ яг хайцангуй сайхан гарсан ном юм байлээ. Ингэсэн. Michael Lewis номоо гаргачаад яг сургуулиудаар явж тэрийг сурчлаад Harvard дээр ирсэн. Harvard дээр ирэхэд нь би лекцэнд суугаад Undoing Project. За. Тэгээд яг таны хэлдэг тэр номыг би гар үсэг зуруулаад авсан. Аваад гар барьж байгаа зургаа татуулаад яа зүгээр ах вэ Монгол хүн байна да. Тэгээ гарын үсэгтээ тэр ном тэр сошиал дээрээ тавиад тэр номыг манай хуучин босс байсан одоо энэ Shark Amra гэж мэдэндээ. Манай Амра яг миний дээдлийн захирал бид захирал байсан байхгүй. Тэгээ Амра захирал би тэр номыг дурсгаж ирсэн Michael Lewis-ийн гар үсэгт. За. Бас ч pop ramчсан юм тий. За бас нэг орчуулах номны үрд орж ирэх байна. Гэхдээ яахаа. За манайхан тэгвэл сонсогчтой нэг гоё цагаан сарын мэдлэгээ одоо ерөөл мөрөөл төвшүүлт манай залуу хүмүүс харин ерөөлдө таарах гэхдээ нэг нутгийн зөвлөл мөвл. Урлагийн хүний нүдээр чи нэг энэ нэг гоё юм хэлээч. За хавар болж гин. Цас ханзарна. Хавар бол хамаг юм ханзарна. Ханз аавна. Хавар болохоор дулаардаг тий. Өрн цаг ирж гин гэдэг чи угаасаа Монголын ард түмэн маань бас сайхан амны бэлгээр явдаг хүмүүс. Ер нь бол угаасаа шинжлэх ухаанаар батлагдсан шүү дээ. Ямар ч усыг уухтаа чи сайхан шүү гэдээ уухаар усны талст нь хүртэл сайхан төгс хэлбэртэй амрууч ордог гэдэг шиг те. Тэгэл дандаа нэг юм сайхан үгс хэлцөөсөл гэж боддог. Ялангуяа сонгуул ирж байгаа хар муу фейк эвлүүлэгний видео, фейк мэдээлэл, фейк зураг, фейк мэдээлэл энэ бидний оюун санааг айгүйх бохирдуулах байх сонгуультай холбоотой. Түрүү хэлсэн муу мэдээ 3-5 дахин үржиж хүнд хүрдгээ. Тэгэхээр ямар нэгэн муу мэдээлэл тань дээр ирэх юм бол 3 дахин танаад сэтгэлдээ тунгаагасаа л гэж би бол хүсэж байна. Тэ? Сайхан мэдээ бол 2 дахин аривжуулаад борцаа гэд одоо уншд юм уу айдин тэ? Тэгээсэй гэж хүсэж байна. Тэгээд түрүүн бас хэлсэн төлгөөнийг тоо баримттай л ярих гэсэн тэ? Тоо баримтынхаа их үүсвэрийг сайн нягтлаасай. Яг үнэ. Тоо баримттай юмд л сэтгэл санаагаа савлуулаасай л гэж хүсэж байна да. За маш сайхан Эрүүл Батбар шиг ээ. Эрүүл Батбар шиг ээ. Тооны бурхан тэнгэр юу вэ те? За дэлгөө. За ховтой хүн холгон жилиг үүснэ гэж хэлдэг. Ингээд попор тэгэхээр. Үнэн попор. Чи бас артум гэж түрүүн попор гэдэг бас адилхан поп юм биш. Бид нэр одоо яг энэ аргын тоол, бэлгийн тоол гэж ярьдаг. Манай энэ хуучны тооллоор бол шинэ он эхэлж байна. Тэгээд шинэ он эхлэхэд би яадаг вэ гэхээр өнгөрсөн жилдээ би эднэр юу хийж бүтээвэ. Тэрийг нэг дүгэн цэгэндэг. Ирэх жилдээ бид нэр бас төлөвлөдөг. За жин хасах нь бол жин хасах дээрээ, жин нэмэх дээрээ, бүтээн байгуулах нь бүтээн байгуул дээр ингээд тал дээрээ төлөвлөгөөгөө гаргаад бод явдаг байгаа. Тэгэхээр энэ жилийнх нь гаргаж байгаа, төлөвлөж байгаа хийгсэн ажлууд нь бүтэмжтэй байгаасай гэж хүсье. Тэгээд энэ жил бол сонгуулийн жил болж байгаа. Идрээтэй бас адилхан зүйл захимаар байна. Аливаа мэдээллийг нахталж их сурулж जैन давхар үзчихийж тэр мэдээнд итгэрээ. Тэгээд залуучууд манай аав ээж хүртэл ингээд өөртөө залуу гэж боддог байхгүй юу. Тэгэхээр ерөнхийд нь ингээд залуучууд гэж хэлэхээр бүгдээрээ л орчин тий. Нүүбэс чинь залуу гэж зарласан шүү дээ. дээ. Тэгэхээр залуучууд маань сонгуультай идэвхтэй ороод өөрсдийнхөө сонголтыг хийгээсэй. Энэ сонголт чинь та бид бүхний ирээдүйн энэ замын зургийг бол зурхад томоохон нөлөө үзүүлнэ шүү. Тэгээд халахын заяа түшдэг гэж ярьдаг. Тэгээд түшээд явах хаа. За тэгээд өөдрөг Монгол сүйтэцээ үйл хийчихэр л өөдрөг Монголын төлөө сонгуультай идэвхтэй мэдээлэлтэй нэгтэлж уншаарай. Тэгээд хүн болгонд 2 дахь боломж олддог. 1 сарын 1-нд одоо шинэ зорилго тавьсан бол тэрийг хараахан биелүүл амжаагүй байл. Монголын цагаан сар гэдэг нэг дахин нэг шинэ жил болдог. Тэгэхээр зорилгоо дахиад нэг хараахан амжуулж чадаагүй байл, эхлүүлж чадаагүй байл. Зорилгоо дахиад нэг тодорхойлоод шинэ бий шата шинэ болон жилдээ манайхан сайхан шинэлээрээ. За ингээд баяртай манайхаа. Баярлалаа. Уухай подкаст. Нийгмийн